боловсрсон телевиз Jet School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын зайн сургалт. Сайн мэцхан үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Англи хэлний орчуулгын дунд шатны 3 дахь хичээл эхлэхэд бэлэн боллоо. Бид өмнөх хичээлээрээ ирээдүйн цагийг илэрхийлэх will, be going to, be about to гэсэн 3 үйл өгүүдийг үзсэн байгаа лээ. Харин өнөөдрийн хичээлээр бид тодорхой бус ирээдүйн цагийг хэрхэн илэрхийлэх мөн тэдгээрийг монгол хэлнээ хэрхэн хөрвүүлэхийг хамтдаа жишг өгүүлбэрүүдээр суралцах болно. За ингээд бүгдээрээ англи хэл дээр нэгэн асуулт ба хариултыг харцгаая. Асуулт нь гарч ирж байна. What did the weatherman say? Боёо цаг урчин юу хэлсэн бэ гэсэн үүний хариулт нь It will rain tomorrow. It will rain tomorrow. Маргааш бороо орно гэсэн тодорхой ирээдүйн цаг байна. За бид нэр will гэсэн үйл үгний оронд It is going to rain tomorrow гэж бас хэлж болох нь байна. Маргааш бороо орно гэд наа нэгийн дөрвөн зэргийг бид нэр will be going to-гээр илэрхийлнэ сурцгаасан байгаа. Харин үүний магадлалыг бид нэр бууруулахын тулд probably гэдэг дайвар үгийг үйл үгнийхээ араас нэмж болох нь байна. За бүгдээрээ дараах өгүүлбэрийг харцгаая. What did the weatherman say? It will probably rain tomorrow. It will probably rain tomorrow. За үүнийг хэлж байгаа хүн маргааш бороо орох эсхийг сайн мэдгүй байгаа учраас probably гэдэг үгийг нэмээд маргааш бороо орох байхаа. Маргааш бороо орж магадгүй маа гэж бас хэлж болох нь байна. За үүнийг бид нэр арай өөрөөр мөн probably гэдэг үгний оронд maybe гэдэг үгийг ашиглаж болох юм. За maybe гэдэг маань үйл үг биш дайвар үг. За өгүүлбэрийн эхэнд их ихтэй явдаг байгаа. За дараах өгүүлбэрийг харцгаа. What did the weatherman say? Maybe it will rain tomorrow. За үүнийг хэлж байгаа хүн бас өөртөө итгэлгүй маргааш бороо орж магадгүй маа гэсэн санааг илэрхийлж болж байна. Харин одоо бүгдээрээ will гэсэн туслах үйл үгийг ашиглахгүйгээр тодорхой бус ирээдүйн цагийг яаж илэрхийлэхийг харцгаая. За might, may, could гэсэн 3 туслах үйл үг хэрэг болно. За ингээд бүгдээрээ дараах өгүүлбэрээ дахин харцгаая. What did the weatherman say? За үүний хариулт нь It may rain tomorrow. It might rain tomorrow. Боёо маргааш бороо орж магадгүй маа гэж хэлж болох нь. За тэгэхээр бид нар may, might гэсэн 2 үйл үгийг ашиглаж байгаа учраас will гэсэн ирээдүйн цагаа ашиглахгүй байх нь. За may, might 2 маань нийлээд маргааш бороо орох байхаа. Маргааш бороо орж магадгүй маа гэсэн ийм санааг хоёулаа илэрхийлж байгаамаа. Харин одоо бид нар what did the weatherman say? It could rain. Боёо could гэсэн үйл үгийг ашиглаж хэлсэн үед за утгын хувьд бага зэргийн ялгаа байгаа. May might-ийг болох юм бол could гэдэг маань за маргааш бороо орж мэдх юм аа. Бороо орж магадгүй маа буюу магадлал нь тун бага болоод ирэнгүүт бид нэр could-ийг ашиглаж болох юм аа. За ингээд бүгдээрээ өгүүлбэрээ дахин харцгаая. It may rain tomorrow. It might rain tomorrow. It could rain tomorrow. За эднэрийг бид нэр might, may, could-ийг ашиглаж байгаа үед will гэсэн ирээдүйн цагийг ашиглаж болохгүй. За ирээдүйн цаг маань өөрөө tomorrow гэдэг үгнээс энэ үед гарч ирж байгаамаа. За харин одоо бүгдээрээ тодорхой бус ирээдүйн цагийнхаа үгүйсэгдийг харцгаая. Бид нэр may not, might not гэсэн санаагаар тэхгүй байж магадгүй маа, тэхгүй байхаа гэсэн ийм санаа гаргаж ирж байгаа. Харин could гэсэн хэлбэр маань could not гэсэн хэлбрээрээ за магадлалыг илэрхийлэх бус харин за боломжгүй байдлыг илэрхийлж байгаа учраас энэ хэлбэр дээрээ хэрэглэгдэхгүй байх нь. За жишээ нь It couldn't rain tomorrow боёо маргааш бороо орох ямар ч боломжгүй ёсгүй дээ гэсэн ийм санаа гаргаж ирж байгаа.
За ингээд бүгдээрээ may not, might not гэдгийг бид нэр товчлох уу гэвэл мэдээж товчилж бас болно. Гэхдээ товчлох юм бол энэ маань нэлээд хуучны англи хэл рүү ороод ирнэ. За mightn't, mayn't гэж. Гэхдээ орчин үеийн хэлэнд бол нэг товчлдгоо байгаа. За бид нар will not гэдгийг won't гэж товчилж байсан. Харин энэ дээр бол нэг тэгж хэлдгөө байгаа. За ингээд бүгдээрээ үгүйсгсэн жишг өгүүлбэрийг хамтдаа харцгаая. We might not go this year because we don't have enough money гэсэн өгүүлбэр дээр. За энэ жил биднэрт мөнгө байхгүй учраас гадагшаа явахгүй ч гэж магадгүй маа гэсэн санаан дээр. За энэ хүн маань хэрвээ мөнгөтэй болчих юм бол явнаа гэсэн ийм not sure буюу өөртөө итгэлгүй санаагаар might not гэж хэрэгжилж байна. За энэ дээр бид нар we may not go this year гэсэн санаагаар бас хэлж болох юм. Энэ хоёрын дунд ялгаа байхгүй гэж багш түрүүнд хэлжсэн. Дараагийн өгүүлбэрийг харцгаая. Science may not find a cure for cancer. Scientists may not find the cure for cancer буюу за энийг хэлж байгаа хүн өөртөө итгэлгүй хэлж байна. За эрдэмтэд хавдрын эмчилгээг олохгүй ч гэж магадгүй маа гэсэн юм санаа. Гэхдээ боломж нь бол мэдээж байгаа. Энийг бид нар scientists will not find a cure for cancer гэж хэлэх юм бол will not буюу олохгүй би үүнийг баттай мэдэж байна гэх юм бол will not be not going to гэсэн энэ хоёр ирээдүйн заяа хэрэглэх байгаа. За дараагийн нэг өгүүлбэрийг харцгаая. Robots with human level intelligence may become a reality. За эндээс гол үйл үг нь may become буюу болж магадгүй маа гэсэн санаа хэлж байна тийм ээ. Reality гэдэг маань бодит байдал, human level буюу хүний дайтай, хүний түвшинд хүрэх үйс ухаантай гэсэн юм өгүүлбэр байна. За ингээд бүгдээрээ өгүүлбэрийг харцгаая. За хүний дайтай оюун ухаантай роботууд бодит болж магадгүй маа буюу бодит байдал болж магадгүй маа гэсэн санаа хэлж байна. За үүнийг хэлж байгаа хүмүүс өөртөө итгэлгүйгээр за тэгжиж магадгүй үгүй ч гэж магадгүй гэсэн юм санааг илэрхийлж байна. За дараагийн нэг жишээг харцгаая. The human body could be repaired as easily as a car. The human body could be repaired as easily as a car. За эндээс гол өгүүлбэр could be repaired гэсэн санаа байна. За энэ маань үйл үгийн passive voice буюу үйл үг итгэхгүй хэв явж байна. За тэгээ бүгдээрээ харцгаая. Хүний бие машин шиг л хялбар засагдах боломжтой болж магадгүй маа гэсэн ийм санаа гарч ирж байна. За could гэдэг маань may might-аас илүү боломж багтай гэдэг англиар үүсгэж байгаа боловч монгол хэлнэн дээр бол нэг их ялгаагүйгээр орчуулагдаж болж байна. За одоо бүгдээрээ may not, may, might not, might, could гэсэн магадлалыг илэрхийлсэн ирээдүйн цагийг өгүүлбэр дээрээс орчуулцгаая. Энэ удаад өгүүлбэрийг Richard Carlson гэсэн зохиолчин бичсэн Don't Sweat the Small Stuff буюу за жижиг сажиг зүйлд бүү санаа зовоо гэсэн энэ зөв амьдрах номноос оруулж ирсэн өгүүлбэрүүд байна. За энэ номны chapter 10 буюу Learn to live in the present moment одоо цагтаа амьдрах сурцгаая. Сураарэ гэсэн энэ гарчгийн дор бичигдсэн өгүүлбэрийг харцгаая. За энэ өгүүлбэрийг бид нар орчуулахын тулд дараах үгсийг мэдэж авах ёстой. Irrespective of буюу үл хамааран үл шалтгаалаад гэсэн байна. За энэ өгүүлбэрийг орчуулахдаа мэдээж бид нар may not гэсэн үгэн дээрээ гол анхаарлаа хандуулад орчуулцгаая. Ингээд өгүүлбэрийг хамтаар хэлцгаая. Irrespective of what may or may not happen tomorrow, the present moment is where you are always. Өгүүлбэрээ дахин нэг харцгаая. Irrespective of what may or may not happen tomorrow, the present moment is where you are always. Орчуулах юм бол маргааш юу тохиолдох эсвэл юу эс тохиолдохгүй байж болох хэсгээс үл хамааран чиний байнгын оршдог цаг бол одоо юм аа гэсэн ийм хэлбэр гарч ирж байна. За тэгэхээр бид нар маргааш юу болохыг мэдчихэж магадгүй мэдгүй ч гэж магадгүй тийм ээ. Гэхдээ бидний амьдарч байгаа цаг бол өнөөдөр учраас өнөөдөртөө гол анхаарлаа хандуулаарэ гэсэн ийм утгыг гаргаж ирж байгаа. За энэ зохиолч ягаад may or may not гэж ашиглаж байна гэхээр бид нар мэдээж маргааш юу болохыг 100% мэддэггүй учраас энийг ашиглаж байгаа. За ингээд энэ зохиолчийнхаа бичсэн дараагийн нэг өгүүлбэрийг харцгаая. За энэ өгүүлбэрийг орчуулахын тулд бүгдээрээ fear concern гэсэн хоёр үг мэдэх ёстой. Fear гэдэг маань айдас, concern гэдэг маань санаа зовлох гэсэн үг байгаа. За
За ингээд бүгдээрээ өгүүлбэрийг харцгаая. When our attention is in the present moment, we push fear from our minds. Fear is the concern over events that might happen in the future. Гэсэн өгүүлбэр. За өгүүлбэрээ дахин нэг удаа ашиглаад харцгаая. When our attention is in the present moment. За when гэдэг маань тэгэхэд ингэхэд гэсэн тийм цаг заасан өгүүлбэр. За гол өгүүлбэр нь we push fear from our minds буюу за push гэдэг маань уйлууг нь за түлхэж гаргадаг гэж байна тийм ээ. За fear is the concern гэдэг нь айдас бол гээд айцаа тодорхойлоод өгсөн өгүүлбэр нь араас нь явж байна. Concern за ямар санаа зовлон юм бэ гэдгийг бас заагаад өгсөн байна. Events that might happen in the future. За энэ өгүүлбэрийг бид нар хамтдаа орчуулах юм бол бидний анхаарал одоо цагт байх үед өөрсдийн санаанаас айцыг зайлуулдаг. Айдас бол ирээдүйд тохиолдож болох үйл явдлуудын талаарх санаа зовнил юм а гэсэн ийм өгүүлбэр байна. За монголоор энэ өгүүлбэрээ дахиад нэг харцгаая. Англи хэлний дун шатны орчуулгын 3 дугаар хичээл үргэлжлэн хүрч байна. Өнөөдрийн хичээлээр бид нар may not, might not, could гэсэн магадлалыг илэрхийлсэн ирээдүйн цагийг англи хэлнээс монгол хэл рүү орчуулж байгаа лээ. Харин одоо бүгдээрээ үргэлжлүүлээд монгол хэлнээс англи хэл рүү хөрвүүлгийг хийцгээе. За энэ удаад зохиолч Хорлойгын багш туужийн хэсгээс авсан байгаа. За багш тууж дээр хүрлээ гэдэг багш Улаанбаатар хотоос Ховдын Төрөв суманд техникийн багшаар томилогдсон очоод олон адал явдалтай учирч байгаа хэсгүүд гардаг. За энэ нэг хэсгийнхэн нэг бол олон зам нар түүнийг эсэргүүцээ. За түүнийг алхахыг завдсан байгаа. За тэгээд ингээд алхахыг завсны дараа тэр өөр маш их айгаад хүрлээ багш маань айгаад дорж дарга дээрээ очоод за алуурчин түүнийг алхахыг завдсан хүн хэн байж болох талаар хэлэлцдэг байгаа. За энэ хэсгийг бүгдээрээ орчуулцгаая. За дорж дарга хэлж байна. Тэрч магадгүй өөр хүнч байж магадгүй. Чи үүнийгээ нэг ч хүнд хэлж болохгүй. Ер нь өөр мэдсэн хүн байхгүй эз гэсэн нэг юм хэсэг байна. За бүгдээрээ монгол хэлийг дахин нэг харцгаая. За магадгүй гэсэн хэсгүүд гарч ирж байна. За магадгүй гэсэн хэсгүүдийг бид нэр may, might, could гэсэн аль нэг хэсгээр нь буулгаж болох юм. Тэрч магадгүй өөр хүнч байж магадгүй. Чи үүнийг нэг ч хүнд хэлж болохгүй. Ер нь өөр мэдсэн хүн байхгүй үстэй гэсэн юм хэсэг гарч ирж байна. Тэрч магадгүй гэхээр бид нэр энэ дээр хоосон subject буюу it хэрэг болж илж байгаа. За it might be him. За энэ хоёр хүн маань нэг эрэгтэй ламын талаар ярьж байгаа учраас him гэж орж ирж байна. Or it may even be someone else. Өөр хүнч байж магадгүй гэсэн санаагаар even гэсэн үг маань энэ хоёр үеийн донд орж ирж байна. It may even be someone else. За тэгээд дараагийн хэсгүүд you mustn't tell this to anyone. Actually, there isn't anyone who knows about it, is there? За өөр мэдсэн хүн байхгүй бидтэй гэсэн ийм санаа гаргаж байгаа учраас энэ дээр question tag хэрэглэгдэж байна. За ингээд бүгдээрээ англи хэл дээр хөрвүүлгийг дахин нэг харцгаая. It may be him or it might be him. За энэ дээр may might-ыг аль нэг байдлаар хэрэгжилж орж алийг хэрэгэлсэн байж болно. Утгын ялгаа нэг гарч ирэхгүй байна. Or it may even be someone else. You mustn't tell this to anyone. Actually, there isn't anyone who knows about it, is there? Гэсэн ийм санаа гарч ирж байна. Хятад хэлний алсын зайн сургалт. Тун удахгүй боловсрол сууд хийзээ. Дараагийн өгүүлбэрийг хамтдаа харцгаая. Одоогийн надад тохиолдож байгаа явдлууд чи юу ч биш. Түүнээс цааш юу ч тохиолдож мэднэ шүү дээ. За энэ дээрээс бидний өнөөдрийн анхаарал байгаа тохиолдож мэднэ шүү дээ гэсэн санаагаар гарч ирж байна. За энэ маань бас may, might, could гэдэг аль нэгэн үйл өгөөдөр бууж ирж байна.
За яаж мэднэ, ингэж мэднэ гэхээр тийм ээ. Бид нар бас орчуулж болох юм. За ингээд бүгдээрээ орчуулгыг хамтдаа харцгаая. What's happening to me now is nothing. Anything could happen from this. За энэ дээр ягаад could гэд авсан бэ гэхээр тэгчиж мэднэ шүү дээ гэд өөртөө маш итгэлгүй хэлж байгаа учраас could-ийг сонгосон байна. Anything could happen from this гэсэн юм санаагаар байна. За бүгдээрээ орчуулгыг дахин нэг харцгаая. What's happening to me now is nothing. Anything could happen from this. За үүнээс цааш гэдэг хэсгийг ингэж авсан байна тийм ээ. За ингээд бүгдээрээ баш зохиолоосоо үргэлжлүүлэн дараагийн өгүүлбэрийг орчуулцгаая. Дараагийн харах өгүүлбэр бол нэг тасалгаанд нь байгалийн хичээдэн болон байгуулж хамаг сайхан зураг хөргөө хадна. Түүнийг эцэг эхт нь үзүүлэхэд тэцүүн баярлах байхаа. Бид нарын өнөөдрийн гол харах гээд байгаа зүйл бол баярлах байхаа, тэгэх байхаа гэд may, might, could гэсэн энэ хэлбэрээр үүсч болох юм өгүүлбэр. За ингээд бүгдээрээ англи хэл дээрээс харцгаая. I will have one room dedicated. Нэг өрөөгийн тэмээ байгалийн болон зориулаад гэхээр dedicated гэдэг үгийг хэрэгэлсэн байна. To nature and hang the best pictures up буюу хамгийн сайхан зураг хөргөө хаднаа гэсэн байсан тийм ээ. За түүнийг эцэг эхтэй үзүүлэхэд гэдгийг when I show them to the parents гэсэн хэсгээр орж ирж байна. They might all be pleased. За энэ дээр might үүний оронд бид нар мөн may гэсэн үгийг ашиглаж болох байгаа. За энэ хоёрын донд бараг ядгаа байхгүй гэж хэлсэн. За үүний оронд бид нар they may all be pleased гэж хэлэх юм. За үүнийг мөн they might all be happy гэж хэлсэн бол нэг их буруутахгүй. Гэхдээ эндээс яагаад please гэсэн үгийг сонгосон бэ гэхээр за тухайн ямар нэгэн зүйлэн дээр бага хэмжээнд буюу түр хугацаагаар сэтгэл хөдлөл байх юм бол please гэдэг үг нэлээд их ашиглагддаг байгаамаа. Ингээд англи өгүүлбэрээ дахин нэг харцгаая. Мэдээж та хэдийн өгүүлбэр минийхээс өөр байж болох ч гэсэн гол утга бол за өнөөдрийн гаргаж ирж байгаа may, might, could аль нэгийг ашигласан байх ёстой юмаа. Ингээд дараагийн өгүүлбэрийг дахин нэг харцгаая. I will have one room dedicated to nature and hang the best pictures up. When I show them to the parents, they might all be pleased. гэсэн юм санаа байна. Ингээд өнөөдрийнхээ хичээлээр бид нэр англи хэл дээрх тодорхойгүй ирээдүйн цагийг хэрхэн үүсгэх вэ гэдгийг харлаа. За ихэнд бид нэр will probably will гэсэн ирээдүйн цагаа үүсгээд probably гэсэн дайвар үгийг ашиглаж үүсгэсэн. Харин maybe will гэсэн хэсгээр мөн үүсгэж байгаа бол за will гэсэн үйл үгээ орлуулад might, may, could гэсэн туслах үйл үгээр бас илэрхийлэхийг сурлаа. Англи хэлний дун шатны орчуулгын 3 дугаар хичээлдээ хамт байсан үзэгч та бүхэн баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай. Jet англи хэлний сургууль дөрмөц зориулсан 100% англи хэлээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургалтуудаа эсрэг авч эхэллээ. Jet School of English. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Jet School of English.